Яг аймаг орон нутгийн гэхээс илүү тухайн уул уурхай явагдах гэж байгаа хайгуул хийх гэж байгаа баг сумын иргэдийн зөрчлийн тухай би яриад байна л да. Тэгэл явж сонгож суралт гээд ирдэг сумын иргэдэн ч мэддэггүй нэг нөхрөө сонгож суралтаар авсан талбайг л ороод ирдэг. Ахаа дээрэс нь тэр орон нутаг удирдах байгаа сумынхан дарга багийнхан даргад их хүндрэл өчрөөддөг байхгүй юу? Энэ талаар би яриад байгаа орон нутгийн иргэдийн болцоо. Хоёр дахь асуудал нь би танд 26 оны 5 дугаар сарын 11-нд Дорногой аймгийн сумдаар явж ирснийхээ дараа би энэ хуульдан дээр бас тухайн сумдад иргэдийн уулзалтан дээр гарч ирсэн саналуудыг ашиг тусламжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд орсон саналуудыг би танд албан бичгээр хүргүүлсэн. Энэ оны 5 дугаар сарын 11-ний 3 дөрөв 5257 дугаартай бичиг утсан баг те. Энэ саналын талаар ялангуяа ашиг тусламжийн тухай хуулийн 42 дугаар зүйлд нутгийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллах. Тэгээ нутгийн захиргааны байгууллага гэдгийг яг юу гэж ойлгох тухай? За гүйцээд асууч. За асуултаа гүйцээч, дуусгач. Ашиг тусламжийн тухай хуулийн 43-ийн 1 дээр ажиллах хүчний талаар нийт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийт ажилчдын 10%-аас итэхгүй гадаадын ажилтнтай байх 5%-аас доошгүй нь орон нутгийн иргэд байх заалт 43.2 гэдэг. Тэгээд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 43-ийн 1 дахь заалтыг зохицуул торгуутай гэж заасан тийм. Гэвч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэх компани ажилуулад хуулийн цорхоо ашиглан завших байдалтай байгаа тухай гэдэг хуулийн орон нутаг дээр ажиллаж байхад иргэдээс гарсан саналуудыг би танд маш тодорхой хүргэсэн. Одоо хүртэл энэ хариугаа аваагүй байгаа. Энэ дээр энэ хуулийн саналууд дээр ямар заалтууд орсон бэ гэж. За ажлын хэсэг хариулъя. Ажлын хэсэг эндрийн 4 дугаар микрофон. Даш бүрүү. За, Гомботор гишүүний асуултанд хариулъя. За, нэгдүгээрт нь дөрөвний хэлсэн дээр бас тодруулаад нэмээд хэлэхэд сумын иргэдийн урал болон аймгийн иргэдийн нийтийн урлаас саналын 45 хоногийн хугацаанд хуульд нийцүүлэн саналыг хүлээж авч сонгон шалгуулалтын талбайд оруулж байгаа. За мөн аймгийн нийслэлийн төрийн захиргааны байгууллагыг яаж явуулах вэ гэдэг дээр бид бүхэн бол томьёолыг өөрчилж оруулж ирж байгаа. Энэ нь сум дүүрэг нийслэлийн засаг дарга хамтран санал гаргаж гэрээ байгуулж ажиллана гэдэг ийм заалтаар оруулж ирж байгаа гэдгийг хэлье. За мөн дөрвөн нэг төвшин гишүүний асуултанд бас дутуу хариулагдсан дээр нэмээд хэлэхэд 16 удаагийн хилцүүлэг хийж 1400 саналаар 2023 оны 3 сарын 9-ний өдөр зөвшөөрлийн зөвлөлийн хилцүүлгийг хийж 2023 оны 10 сарын 26-нд 11-р сарын 17-ны өдрийн хуралдаанаар